Сайн байна уу? Хөдөө аж ахуйн их сургуулийн хийм суурьтай бэлтгэл ангийн оюутнуудад зориулсан эсэлтийн ерөнхий шалгалтын материалыг танилцуулж байна. Энэ удаагийн материал нь 2016 оны эсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврууд бөгөөд даалгавар тус бүрийг бодолт онлын тайлбартаагаар хүргэж байгаагаараа онцлог юм а. Электроны хувийн тэнглэгийн эргэлтээс үүсэх соронзон моментыг спин гэж нэрлэнэ. Хувийн дүрм ёсоор ижил энергитэй орбиталд электронууд ганц ганцаараа спиний чиглэл ижил байхаар бөглөгдөнө. Энэ дүрм ёсоор үейлэх системийн 2 дугаар үеийн үндсэн төлөвтөө хослоогүй 3 электрон бүхий элемент нь азот байх нэ. Иймд зөв хариултын C байх нь. Валент гэдэг нь химийн холбоо үүсгэх холбооны тоог заана. Эсэлтлийн хим гэдэг нь өдөөгцөн төлөв байдалд байгаа химийн холбоонд оролцох идэвхтэй элементийн тоог хэлнэ. Элементийн атомын үзүүлэх эсэлтлийн хим валентийн тоо утгаар нь тохирно. Иймд даалгаврын хувьд Б хариулт зөв байна. Натрий нэмэх 1, ус төрөгч нэмэх 1, хүчил төрөгч хасах 2 юм бол 8-аас 3-ыг хасаад фосфор нэмэх 5 гарах нэ. Бодисын ангилал ёсоор бодисыг дотор нь дан, нийлмэл гэж хоёр ангилдаг. Дан бодис гэдэгт химийн элементүүдийг оруулж байгаа. Металл биш гэж хоёр ангилна. Нийлмэл бодисын хувьд бол химийн нийлүүдийг хэлдэг. Үүнийг органик биш гэж хоёр ангилна. Органик биш бодисуудын ангилал ёсоор хромын оксид буюу 1-р бодис нь устдаа уруулд ороод суурийг үүсгэдэг учраас энэ нь суурийн оксид байх нь. 2 дахь бодис маань устдаа уруулд ороод хүчлийг үүсгэдэг. Иймд хүчлийн оксид. 3 дахь бодис маань борын хүчил буюу аашаар хэлсэн байгаа учраас энэ бол хүчил байх нь. 4 дахь бодис маань комплекс тагс байх нэ. Иймд энэ даалгаврын зөв хариулт нь C байна. Анион болон катионыг усанд үл уусдаг тундас үүсгэн явагдах гурвлаар таньж илрүүлдэг. Харматын ионыг барийн ионоор үйлчлэн барийн харматын тундас үүсгэн таньдаг. Энэ даалгаврын хариулт C байна. Атом молекулууд нь гэрэлтэй харилцан үйлчлэлцэх үед бий болох гэрлийн туяа, давтамж, долгионы урт энергийн өөрчлөлтийн ялгаатай байдаг шинжээр үндэслэгдсэн байна. Хит улаан гэрэл, үзэгдэх гэрэл, хит ягаан гэрэл, X-ray, гамма туяа гэсэн дарааллаар энергийн хэмжээ ихсдэг тул энэ даалгаврын A хариулт зөв байна. Алмаз балж чулуун атомын, төмөр зис нь металлын, хоолны давс калий йодод нь ионы бүтэцтэй, ус сахар нь болохоор молекулын талс дорн тус бүтэцтэй байх нэ. Иймд энэ даалгаврын C хариулт зөв байна. Сүүнд сүүний хүчил, сахарт нүүрс ус, талах гурилд цардуул байлиг байдаг тул нүүрс ус агуулна. Нүүрс ус агуулаагүй хүнсний бүтээгдэхүүн кофе тул энэ даалгаврын C хариулт нь зөв байна. Органик урвалын төрөлд органик бодис ус төрөгчтэй нэгдэж байвал гидрогенжих, галгентэй нэгдэж байвал галгенжих, галгент ус төрөгчтэй нэгдэж байвал гидрогалгенжих, мономерыг олон дахин агуулсан байвал полимержих, устай нэгдэж байвал гидратацийн урвал гэж тус нэрлэдэг. Иймд энэ даалгаврын D хариулт зөв байна. Бодисын уусах чанар нь гадаргуй нүх сүвтэй, азгар базгар байх, бодисын жижиглэлтийн хэмжээ бага байх, талс дорн торын бүтэц, гидрофил шинж чанараас хамаарах онцлогтой байдаг тул энэ даалгаврын A хариулт зөв байна. Бензин болон дизель түлшин хөдөлгүүрт бүрэн шатаж нүүрс хүчлэнхий ус үүсгэх ёстой байдаг. Автомашины хөдөлгүүрт хүчил төрөгч дутуу сорогдсноос дутуу шаталд явагдан нүүрс төрөгчийн монооксид үүсдэг. Даалгавар ёсоор тооцоо хийхэд хэвийн нөхцөлд 44.8 литр монооксидыг хоргожүүлэхэд 22.4 литр хүчил төрөгч зарцуулдаг бол 89.6 литр монооксидыг хоргожүүлэхэд хичнээн хүчил төрөгч зарцуулагдахгүй гэж болох юм бол 44.8 литр буюу B хариулт зөв байна. Уруулд орж байгаа бодисуудын эсэлтгүй хим өөрчлөгдөн явагдах урвалыг эсэлтэн ангижрах урвал гэнэ. Эсэлтэн ангижрах урвалд электроны шилжилт явагдах ба электрон нэгдүүлж авах процессыг ангижрах эсэлдүүлэгч, электрон алдах процессыг эсэлдэх буюу ангижруулах гэж тус нэрлэдэг.
Энэ хариултын Е хариулт зөв байна. Хөхөр үндсэн төлөвөөс өдөөцсөн төлөвт хөхрийн ион болохдоо 2 электроныг авч гадаад давхраандаа 3s2, 3p6 болж дүүргэгдэх тул энэ даалгаврын B хариулт зөв байна. Муу уусдаг электролитийн уусах чанарын үр жүрээс түүний уусах чанарыг бодож олдог. Мөнгөний фосфатын уусах чанарын үр жүрийг S-ээр тэмдэглэвэл мөнгөний фосфатын хувьд 3S-ийн 3-ыг үржих нь S буюу 27S-ийн 4 буюу даалгаврын зөв хариулт нь D байх нь. Органик бодисыг аль амжилт хамаарч байгааг дараах хураангуй томьёонуудыг ашиглан олж болдгоо. Үүнд алкан нь CnH2n дээр нэмэх нь 2, алкиен нь CnH2n, алкин нь CnH2n-ээс хасах нь 2, арин нь CnH2n-ээс хасах нь 6, алкидин нь CnH2n-ээс хасах нь 4 гэсэн хураангуй томьёонуудыг ашиглаж болно. Зөв хариулт нь B байх нь. Металлын хүчтэй игнэнд хөнгөн цагаан хүртэлх электродын потенциал бүхий металлын катионууд ангижрахгүй. Учир катод дээр зөвхөн усны молекул ангижирч ус төрөгч ялгарна. Металлын хүчтэй игнэнд ус төрөгчөөс хойш орших металлын катионууд катод дээр бүрэн ангижирна. Энд натрийн холоороос H2, мөнгөний нитратаас мөнгө, цэсийн холоороос зис катод дээр ангижрах учраас энэ даалгаврын E хариулт зөв байна. Энд 2 янзын даалгавар өгчээ. Энэ урвалын тэгшгэлд цэгийн хооронд тохирох бодисын хувьд юу яахыг олно? Үүнд болохоор зөв йодтой нэгдэл үүсээгүй буюу йод дангаараа ялгарх нь. Эсэлдэн ангижрах урвалын хувьд атом электроныг нэгдүүлэхийг ангижрах, электроныг алдахыг эсэлдэх процесс гэнэ. Ангижрах урвалын дүнд эсэлтгүүн хэм буурдаг, харин эсэлдэх урвалын дүнд эсэлтгүүн хэм өсдөг байна. Иймд даалгаврын B хариулт зөв байна. B хариултын хувьд эсэлдэн ангижрах урвалын тэгшгэлийг бичвэл дараах байдалтай байна. За энд эсэлдүүлэгч болон ангижруулагчийн авсан алдсан электроныг тоог тэнцвүүлэх замаар эсэлдүүлэгч ангижруулагчийн өмнө бичигдэх модийн тоо нь 2, 6 байх нь. Иймд даалгаврын хариу D байна. Уусамлын хүчлэг шүлтлэг чанарыг өсрөгчийн ион болон гидроксидын ионы концентрацийн холбогдлоор илэрхийлэхийн оронд тэдгээрийн концентрацийн холбогдлоос сөрөг тэмдэгтээ 10-т логарифм авахад авсан хэмжигдэхүүнийг pH, pOH гэж тэмдэглэн илэрхийлж болдог. Энэ хэмжигдэхүүн нь 10-аас 14 зэрэгтэй тэнцүү байх ёстой байдаг. Эндээс гаргалгаа хийгээд болох юм бол 10-ын хасах 2 зэрэгт гарна. Энд даалгаврын D хариулт зөв байна. Зарим химийн бодис тод өнгөтэй, онцгой үнэртэй тундас үүсч хий ялгаж байдаг учраас танд тодорхойлох боломжтой байдаг. Химийн судалгаагаар чанарын анализад анион катионыг тундасжуулах замаар хөлний өнгөөр үнэрт хий ялгаруулах өнгөт комплекс нэгдэл үүсгэх замаар таньж илрүүлэх аргууд байдаг. Иймд энэ аргын хариу A байна. Карбонил бүлэгт нэгдэх урвал нь нуклеофил нэгдэх урвал юм аа. Урвалын тэгшгэлийг бичвэл дараах байдлуудтай байна. Никл катализаторын оролцоотой ус төрөгчийг нэгдүүлж спирт үүсгэнэ. Спирт концентрацтай хөхрийн хүчилтэй нэгдэж алкен үүсгэнэ. Алкен нь галген тус төрөгчтэй нэгдэж галгент алкан үүсгдэг. Иймд энэ даалгаврын D хариулт нь зөв байна.